Сайн байцгаана үзэгчдээ Номын ертөнц нэвтрүүлгийн ээлжид нэгэн шинэ дугаар улсын хөтөлбөрийн 6 давхар Majestic номын дэлгүүрээс эрхэм үзэгч юмшигч ном шимтгч та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Тэгэхээр энэ 7 өнөخت Majestic номын дэлгүүрээс сонирхолтой номнууд ирсэн байна. Тэгэхээр энэ тухай мэдээлэлээр бас нэвтрүүлгээ эхлүүлж байна. Ингээ бүгдээрээ Номын ертөнцийн шинэ хуцыг хамтдаа сэгцгээе. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмүрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Tea брэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад Цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Ном бол оюуны дээж, оюуны шүүс. Ном бол багш байж чаддаг, ном бол найз болж чаддаг. Ном бол үлгэр жишээ байж чадна, ном бол зугаа байж чадна. Тэмчрээс бол ном бол гайхамшигтай. Нэвтрүүлэгтэй хамтаага үзэгчдэд баярлалаа. Нэвтрүүлэг маань оюун ухааны ресторанаас эрхэм үзэгч уншигч та бүхэнд хүрч байна. Тэгэхээр энэ 7 өнөخت худалдаанд ирсэн байгаа шинэ номнуудыг үзэгч уншигч та бүхэнд товчхон танилцуулъя. За эхний танилцуулж байгаа ном бол Амар өргөө хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан ээлжид нэгэн ном байна. Тэгэхээр сүүлийн үед Амар өргөө хэвлэлийн компаниас эрчүүдэд зориулсан ном дэлгүүр гаргаж байгаа. Ялангуяа сүүлийн үед за эрчүүдийн 35 наснаас өмнө хийвэл зөхөх 66 зүйл номыг эрхлэн гаргаснаас хойш эрчүүдийн номоор дагнах шинжтэй болсон байна. Энэ 7 өнөخت бас нэгэн шинэ номыг одоо уншигч эрчүүдэд хүргэж байна. Эрчүүдийг амьдралын хамгийн чухал нэг жил гэсэн ийм ном байна. Тэгэхээр хайр үргэлж үйлдэлээр илэрдэг гэр бүлийн бас тогтвортой байдал, эхнэртэйгээ хэрхэн эв зүгөө ололцох вэ? Аливаа асуудлыг яаж даван гарах вэ гэдэгт энэ ном эхний нэг жилийн хугацаанд эрчүүдэд тохиолдог тэрхүү бэрхшээлийг даван туулах арга замыг бас зааж өгч өгөр онцлогтой юм. Ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй үед түүнийг яаж одоо шийдвэл, яаж өөрчилвөл оновчтой вэ гэх зэрэг одоо сонирхолтой. Яг залуу гэр бүлд эрэгтэй хүний өмнө бас тулгамдаг асуултуудаас хариулт олоход энэ ном танд туслана. Ялангуяа гэр бүл салалт яг тийм агшин тохиолдох гэж байгаа тэр үед эрэгтэй хүнээс бас ямар ухаан, ямар одоо арга зал гарч иж гэр бүлээ хадгалан хамгаалж үлдэж болдгийм бэ гэдгийг энэ ном дээрээс уншиж үзэж сонирхох юм боломжтой юм. Тэгэхээр Амар өргөө компаниас эрхлэн гаргасан байгаа эрчүүдэд зориулсан энэхүү шинэ номтой танилцахыг урьж байна. Majestic номын дэлгүүрт энэ талаар шинээр иржээ. Тэгэхээр энэ 7 өнөخت шүлэг найрыг сонирхогчдод зориулсан бас шинэ номнууд ирсэн байна. За эхний танилцуулж байгаа ном бол Дамжин сүрэн гэсэн автортай Зүрхний цэнхэр ихшиглэн гэсэн яруу найраг шүлэглэлийн ном байна. За эндээс зохиогчийн эх орон, газар нутаг, улс төр, үзэл бодол, ээж аав, үр хүүхэд, хүн нийгмийн амьдралын тухай, хайр сэтгэл, янаг амрын тухай олон өнцгөөс харсан олон урвалж үзэл бодлын тухай мөн чөлөө сэдвч шүлэглэл, гүн бодролт шүлэглэлийн уншиж сонирхох ийм одоо боломжтой юм аа. Одоо зохиогчийн шинэ номтой үзэгчдийгээ танилцахыг урьж байна. Тэгэхээр яруу найраг гэдэг зүйл бол хүний сэтгэл зүрхнээс ундран гарч байдаг гайхамшигтай зүйл. Тэгэхээр Непал хэмээх энэхүү найрагчин эмзэг хэмээх нэрийн дор урсан гарч байгаа тэрхүү гайхамшигт үзэл бодол өөр өнцгийг энэ номоос мэдрээрэй. Эмзэг ном энэ 7 өнөخت шинээр иржээ. Мөн шүлэг найргийн ном байна. Сундуу гэсэн автортай Хатан туулын уянга. За тэгэхээр номын зохиогч маань Хатан туулынхаа тунгалаг аршаанаас амсаж хайрхан уулынхаа чулуугаар тогдож өссөн ийм хүн тул бас сэтгэл зүрхнээс бас ундран гарч байгаа Хатан туулаа магтан тулсан нэгэн сайхан номыг эрхэм үзэгч уншигч та бүхэндээ өргөн барьж байна. Тэгэхээр хүн гэдэг амтан бол сэтгэлийн эрч хүч хүсэл тэмүүлэлээр амьдарч энэ хорвоод аз жаргалтай болдог. Тэгэхээр өөрийнхөө мэдэрч байгаа тэрхүү аз жаргалыг шүлэг яруу найргаар мөн эмзэглэж байгаа шүлэг яруу найргаар хайрлан хамгаалж өмгөөлж байгаа яруу найргаар ч илэрхийлэн гаргадаг ийм гайхалтай. Тэгэхээр энэ хүний бас Хатан туулын уянга гэсэн энэхүү сайхан эмзэг шүлэг яруу найргийн номтой үзэгчдийгээ танилцахыг урьж байна. Энэ номын 7 өнөخت шинээр ирсэн байна. Танилцуулж байгаа дараагийн ном бол түүх сонирхон судлаачдад мөн түүхийн одоо чиглэлээр ном унших дуртай уншигчдад зориулсан ном байна. За энэ ном бол гадаадаас төрхөрсөн 1932 оны буслаг гэсэн ном байгаа. Энэ номонд ерөөсөө тэрхүү busлагтай холбогдох түүхийн бүх одоо баримтуудыг одоо оруулсан гэж хэлж болно. За түүх, дуртгал, дурсамж, нийтлэл, тэмдэглэл, зохицлолт энд орсон байгаа. Тэгэхээр номыг эмэгтэйгсэн Зэна мэдэр зэвсэгт буслаг дарагдсны 80 жилийн зориулсан гэж энэ номод татгсан байна. За тэгэхээр ардын хувьсгалын анхны жилүүдэд тохиолдсон тэмцэл, хүнд хэцүү байдлыг хойч үеийнхэндээ үнэн зөвөөр ойлгуулахгүй бол улсын түүхэнд товч боловч бичихгүй бол ирээдүйд өнгөрсөн үеийг нь тоомсорлохгүй болдог. Тийм хор холбогдолтой байдаг учраас номын зохиогч 50 жилийн турш цуглуулсан баримт материалаа эмэгтгэн
нэгэн ном болгон төв сонирхогч судлаачтай зориулсан өргөн барьж байгаа юм байна. Тэгэхээр мөн номынхаа гарчиг сэдвт одоо хамаарахгүй судалгаануудыг ч гэсэн энэ номонд оруулсан нь за уншигчдад сонирхолтой мэдлэг мэдээлэл хүрэх болов гэж үзсэн байна. За хамгийн гол нь за энэ номонд улс их орон ард түмнийхээ төлөө халуун ам бүлээн зүс оюун ухаан мэдлэг хүч хөдөлмөрөө зориулаад хорвоог орхисон Ахмад үеийн олон хүний нэрийн өмнөөс нэр төрийг сэргээхэд зориулагдсан юм шүү гэж номын зөвлөж бас номын төгсгөлд өмтгөлтөө өгүүлсэн байна. Тэгэхээр эрхэм үзэгч уншигчдыг бас энэ номноос бидний мэдгүй олон одоо шинэ сонирхолтой мэдээллийг үзэж сонирхох юм боломжтой болж байгаа л гэж бодож байна. Энэ ном Majestic номын дэлгүүрт энэ 7 хоногт шинээрсэн байна. За Shooter Productions энэ 7 хоногт Мандухай цэцэн хатан түүх романы дахин хэвлэн эрхэм үзэгч уншигч та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр гадуур одоо хуучин хэвлэлээр маш олдоц багтаа болсон байсан энэ номнуудаа дахин хэвлэгдэн эрхэм үзэгч уншигч та бүхний гар дээр хүрч байна. Ялангуяа хаттын түүхийг сонирхон судлаж сүүлийн үед унших болж байгаа энэ үзэгдэл дэлгэрхэд за мөн өөр бусад хаттынхаа тухай хамгийн их одоо хайртай хаттан Мандухайгийн тухайс илүү ихийг мэдэж судлахад энэ ном бас тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах болов гэж бодож байна. Тэгэхээр энэ ном энэ 7 хоногт иржээ. Ташрын сонирхуулахад энэ 7 хоногийн номын ертөнцийн жичнаар Shooter Production-ы захирал зохиолч Shooter цэцэг өргөдөж байгаа. Тэгэхээр Мандухай цэцэн хатан хэмээх энэхүү зохиолын тухай сонирхолтой мэдээллийг одоо үзэгч уншигч та бүхэнд хүргэх юм аа. Тэгэхээр номын ертөнцийн нэвтрүүлэгтэй хамт байхыг урьж байна. Ингээ бүгдээрээ дараагийн булангаа хүлээж үзье. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн зэлгэж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Tea брэнд. Нэвтрүүлгийн элит номын сан болыг хэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочин зохиолч Shooter цэцэг. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр дөнгөж хэвлэлтээс гараад байгаа цоошин хүн бүтээлээс миний гарт байна. Мандухай цэцэн хатан түүх романыг бас дахин хэвлэн уншигчдаа хүргэж байна. Энэ ном миний мэдгээлээс их олдц ховор болцсон. Би өөрөө ч хайж исэн юм ном байгаа. Тэгээд яагаад бас дахиж хэвлэе гэж шийдсэн. Баярлалаа. Энэ миний багтаа унших дуртай байсан номнуудын нэг. Тухайн үед ер нь л хүмүүс шууган болол би эндээ дамжуулж уншаал тэгж уншижсэн. Дараа нь болохоор кино болол бас монголчууд Мандухай хатан киног бараг л 3-4 удаа үздэг тийм дойлантай бүтээлсэн. Тэгээд өнгөрсөн жил би өөрийнхөө анхаарал романаар кино хийсний дараа роман байдаг гэсэн мөртлөө кино болсон. Тэгээд тийм хатны сэдвтэй хоёр хатан л байт юм байна гэдгийг харсан тий. Нэг нь Мандухай цэцэн. Тэгээд эхлээд роман гараад дараа нь кино болсон. Миний домогт анхаарал роман гарчаад бас кино болсон. Ижилхэн хувь төрхтэй тэгээд Монголын түүхэнд мөнхөрсөн асар олон цэцэн бэлэгтэй хатан зоригтой хаттын дотроос хүмүүсээ хамгийн их мэддэг нь манай нэвтрүүлэгтэй хамт бас Ахмад Tea брэнд хамтран ажиллаж байгаа англичуудын нэрийн хувьд тэгээд бид нэг сүүлийн үед бас шинээр гараад байгаа энэ Herbot цайгаар бас зайлий. Эрүүл мэнд гой сайхан бас ирч өгч гэдэг юм цай байгаа. Баярлалаа. Нэмэгтэй цайг нь авчээ. Ер нь цай бол гайхалтай гой бүтээгдэхүүн л дээ. Тэгээд мэдгүй надад хүмүүс дандаа цай бэлгэлдэг. Мэдээж хэрэг одоо түүхэн зохиол бүтээл одоо ингээд бичгийн тул судалгаа явж байхад бол Монголын түүхтэй холбоотой гэдэг юм уу? Дээрийн энэ холбоотой 8-т холбоотой Монголтой холбоотой цайны түүхээс их байд юм байлээ. Маш их. Тэгээд энэ Мандухай дээр цайны тухай үнэхээр их байгаа. Совдоо бол гоё асуулт тавьсан. Нөгөө монголчууд хятадтай худалдаа их явцдаа дундад зуунаас нэлээд өмнө цайнд туртай болсон юм шиг байна. Тэгээд энэ Мандухай цэцэн роман дээр гарч байгаагаар хятадууд үе хөлийн худалдаагаа хаачдаг. Монголыг ингэж хавчиж байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө хөгшчүүл нуух цайг болоод тэгээд цай Монголд нэг хэсэг бүр мөнгөний нэгж хүртэл болж исэн. Тэгээ хойно цай тий цайгаар ингэж ажил үйлчлэгээний хөлс тий хөлсийг хүртэл хийдэг байсан гэж гарч байгаа. Тэгээд энэ Мандухай үед хэд удаа тэр хятадууд хөлийн бомбтой хааж монголчуудыг дагаар оруулах гэсэн тийм арга хэрэгжилжсэн дайны биш арга нь. Тэгээд
Мандхай цэцэн өөрөөч тэр Мандуул хаанч Батмөх Даяанч гэсэн яаж энэ хятадын эд барааны гачаалаас гарах уу? Тэгээд энэ Араман дээр Мегман санжаа гэд хангад оргодог нэг ургамлыг ардууд түүгээд хатаагаад дараа нь усаар норгож жагаад буцаагаад утлаад хуурчаад тэгээд ууталж хадгалаад цайны оронд хэргэлдэг тэрнийг хүн ороод гэж нэрлдэг гэд бүр хичнээн бүлэгт гарч байгаа. Тэгээд цайнаас гарч болохгүй юм байна. Тэгээд нэг удаа бүр Батмөх Даяан хаан Мандхай цэцэн хотог сайд 3 суугаад ярилцдаг байхгүй юу. Ер нь яаж одоо энэ барааны гачаалаас гарах уу гэсэн чинь хөвөө ороод гэдэг цайг ууж болно гэсэн. Гурил бодаага яах вэ гэсэн чинь тарчиж болно гэсэн чинь давуу бүс бараан дээр ирээд гацдаг байхгүй юу. Монголчууд ерөөсөө ямар ч аргаар бүс бараа хийж болохгүй. Тэгсэн чинь тэр хотог гэдэг нөгөө сата цэцний дараа гарч ирсэн сайд гардыг. Тэгсэн чинь тэр хотог сайд ер нь энэ ардууд торго өмсч яад. Торго өмсч болохгүй зөвхөн ноёд өмсч олно гэдэг тийм зарлиг гаргад юм билүү гэд. Тэгэхээр чин тэр цай гэдэг чинь ямар их өргөн хэрэглээтэй. Дээрэс нь тэрнийг хятадуудаас өмсөж зүүхэн чи яг цай гэдэг зүйлийг тийм импортлж авах гэж тийм ямар хэцүү байсныг тэгээд тэр цагаан ярмыг хааж гарал ерөөсө хөдөлтойгоо ээж болохоо болчдөг. Тийм байсан тухай гардаг. Тэгэхээр цай гэдэг бол монголчуудын амьдралд ямар их үүрэгтэйс нь харагдаж байгаа байхгүй. Энэ зам бол тэл ямарсан завгүй амрах завгүй л ажилтаа байгаа юм биш үү? Ер нь л их хүмүүс ч амардаг штэ хөдөө гадаа яваад нэг бол яг тэ номны ажил чинь бүгдээрээ л мэдж байгаа нөгөө тасралтгүй юм чимэглэр ажил. Тэгээд энэ ан ухтаа романыг гаргах ч гэсэн ерөөсөө нөгөө бичмэл файл гэж ерөөсөө байхгүй. Тэгэл ямар ч алдаагүйгээр ихэ бэлтгэх. Тэгээд зургийг манай ан ухтан киноны ерөнхий зураач Жамбажвын цог зорсон. Яг ч юм нөгөө ан ухтны их чинь юм шиг харагдаад. Яг хоо дизайны хувьд ойролцол болсон л та. Тэгээд цэнхэр өнгө тийм манай шүүдрээс гаргаж байгаа болохоор ерөнхий дизайны хандлага бол байгаа. Тэгээд уншигчдад бас хавцсан илүү гоо зэн таашаал өгөхөр үзэмжтэй авах хэрэгтэй байх гэд. Одооны залуучууд бол бүр роман байдаг гэж мэддгүй юм билэ. Тэгээд мэддэг хүмүүс болохоор алдахгүй байна гэд. Тэгэл би ер нь хэвлэл зүйтэй юм болоо гэд энэ жил зохиолч энэ иш нацагд орж байгаа охиныг олж уулзаад тэгэл охин түүхийн ухааны доктор Ариунгоо гэдэг эмэгтэй байдаг. Тэгээд аавынхаа номыг ингэж хэвлэх санал намайг тавихад их сайхнаар хүлээж авсан. Тэгээд зохиогч эрхийг манай шүүдэр продакшнтай хамтран эзэмшиж байгаа. Тэгээд нөгөө алтхаа болцсон ном учраас хэвлий гэдэг тийм миний санаачлага байсан л да. Тэгээд дуртай тийм. Тийм дуртай хүлээж авсан. Тэгээд одоо номныхаа файлыг бэлтгэх гээд хайсан чинь зохиогч охинд байгаа ном нь сүүлчийн хоцнууд нь алга болсон. Тэгээд төв номын сангаас ганцхан ном гаргаад ирсэн чинь дундах нэг хоц нь байхгүй. Тэгээд бүр хоёр номыг нийлүүлж бүрийн ихэ гаргаж авч ирсэн. Ер нь тэгж л их аварсан юм байлаа. Тийм байна. Энэс гаднаас Ануут манаас комикс болж байгаа тий. Манай нэг Ануут гэдэг төсөл үргэлжлээд түүхэн роман түүхэн жүжиг болсон кино болсон дараа нь комик буюу зурагт ном болж одоо үргэлжилж байна. Төсөл тэгээд энэ Сэлэнг пресс компанид хэвлэлтэнд орсон байгаа. Тэгээд Ануухтан комикийг хэвлэх зардлаар ивент гэсэн шатгуун одоо импортлдог M-Oil Group-ийн бас баярлснаа хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл уран бүтээлчдийг бас тийм дэмжигч байх болоо. Тийм ном хэвлэлч дээр бас ном хэвлэнэ гэдэг чинь. Тийм тэгээд би өөрөө биччихдэг бол бас яг би өөрөөсөө хөлснөхгүй шүү дээ. Гэтэл комик бол асар их зардалтай. Тэгээд манай комикны онцлог нь манай түүхэн домогт хаттын тухайн хамгийн анхных гэдгээрээ эхний онцлог, хоёрт нь роман комик болж байгаагаар Монголд бас анхных. Тэгээд кино жүжиг комик болж байгаагаар бас анхных. Одоо хитэн цуврал комик болохоор энэ нуус тавчаач нь хүүхдийн комиксчээс аваа олно шүү дээ. Тэгээд манайх бол бусад комикны ялгаа нь бас бусад комиктай харьцуулах юм бол гараар зурснараа онцлог. Манай Ануухтан киноны хувцсны зураачдын багт ажилласан Батүлэг гэдэг залуу зураач 360 ширхэг гар зураг зурсан. Энэ бол сар гаруй хөдөлмөр асар их ажил орсон. Тэгээд маш их гуаш, будаг тийм юм одоо материалын зүйл их орсноос гадна би одоо комикийг зөвхөн хүүхдүүдийнх биш гэдгийг бас хүмүүс ойлгосоо гэж бодож байна. Тийм яг гэвэл энэ романыг
тэр урт 435 хуудасаар нь биш зургийн хэлбэрээр богинохноор унших сонирхолтой залуучууд их байгаах. Тийм болохоор манай ном бол бүх насных нь тохиромжтой. Романы богиносгосон хэлбэр учраас ер нь бол нөгөө ямар нэг ном гарлаг хэдүүний бас бусад хөлбөрүүд нь гардаг шүү. Ямар хэлбэрээр сонгож уншмаар богиноор нь уншмаар нөө комиксоор нь эсвэл яг энэгээр уншмаар электроноор нь уншмаар нөө тийм. Тэгээд манайх бол одоо Anu хатан комик бол бүх насныхан зориулагдсан хүүхэд том хүн хинж уншиж болно. Түүхийн асар их мэдлэг өгнө. Романы товчлсон хэлбэр болж байгаа. Тэгээд бас босод комикноос ялгаатай жижигнэр нь хэрчээл нэг 5-6 мянгаар ингээл зараал хүмүүсийг дараачихыг авахулах гээд хасаа илүү бүрэн хэмжээний нэг л юм батор тий 100 нүртэйгээр хэвлэж байгаа. Тэгээд босод орны Монголоос босод орны комикуудыг харсан чинь бүр 100 зан 200 утас моцтой нэг л том ном гардыг байлээ. Түүнээс биш нэг 20-30 нүр юм хийчихэл тэрнийг жижигнэр нь хэвлээд тахаас илүү бүрэн хэмжээний комик хийж бодсон л доо. Уншигчдаа. Тийм яг би өөр комик хийх юм бол бас цовруулж магадгүй. Яг Анугийн тухайд гэвэл 100 нүртэй яг бүрэн хэмжээний нэг л одоо нэг тийм гар зэрэг үзтэй юм чинь Мадус Google-ийн кино болж байна тийм. Анимашн асар их зардалтай байлаа. Түүнээс биш бас Монголд одоо хүртэл сүүлийн үед ерөөсөө анимашн хийхгүй л юм лээ. Бидний хувьд бол яг тийм анимашн хийн гэсэн бодлоотойгоор алга ямар ч гэсэн комико хэвлэлтнээс гарахаар нь одоо хатны тухай анхны комик кино комик болж байгаа энэ төр гэл олон онцлогтой болох ах л гэж бодож байна. Энэ Манхаа цэцний ихний уншигч над руу орж ирээд өнөөдөр сэтгэл хөдлөгчсөн байсан. Нөгөө Манхаа цэцэн кинон дээр үн болдоо нөгөө Манхаа цэцнийг 2 ихэр хүүхэд төрүүлсэн багт нь хурж ирээд хаспот хамгаыг буцааж өгөхдөө сэлэмний чинь ир жадны чинь үзөр олж явъя гэж хэлдэг. Тэр хэсэг роман дээр байхгүй байна гэж ичсэн байлээ. Тэгсэн чинь тэр нь одоо балжин юм уу гоо уран санаа юм байл да. Романда бол байдгүй. Тэгээ роман дээр бол үн болдоо тэр Нисман гэдэг сайдад хорлогдоод их хэмнэлтэйгээр төгсдгөр шийдсэн байдаг. Тэгээд балжин юм бол их агуу найруулагч учраас роман дээр их зарим тийм байх хэвээр хайр тийм болтол нь өөрчлөлтсөн. Тэгээд уншигчид ийм шуурх худалдаж аваад дөнгөж 5 дахь өдөр худалдаанд гарсан баха тий уншиж дуусаад тэгээд сэтгэгдэл бичиж байгаа надад их сайхан санагдсан. Тэгээд би одоо бас энэ романы зохиогч төрийн хошоо шагналт түүхийн ухааны доктор академич Нацагт орж байгаа охин Ариун гоогчд бас их баярлж байгаа. Миний тавьсан саналыг дуртай хүлээж аваад тэгээд нөгөө энэ ихийг хянан тохиолдуулах түүхийнх нь хувьд дахин засварлсан бас удамт эрдэмтний охин бас том эрдэмтэн хүн байдаг гэдгийг би мэдсэн. Тэгээд хятадын түүхээр мэрэгсэн юм мундаг эмэгтэй юм бэлээ. Тэгээд би бас Нацагт орж байгаа зохиолыг дахин хэвлэж байгаагийн хувьд өөрийнх нь намтрыг их уншсан одоо сонирхуулаад хэлчих юм бол одоо намын ертөнцийн нам сонирхчдын юм үзэх дуртай нэвтрүүлэг юм чинь манай төрийн шагналт зохиолч Намдаггой цаг төрийн өмнө романы гол баатар Балтан цэрэнгүн бол Нацагт орж байгаа өвөөний билээ. Өвгийнхээ түүхийг бодвол ярьж өгсөн гэсэн. Орж өгсөн байх. Тийм Намдаггой нөгөө их сонирхолтой түүхтэй хүн гэдээ яриулж байгаа роман болгож ütсэн гэж охиноос нь сонсон. Тэгээд их гайхалтай хүмүүс юм билээ. Магадгүй дараа чинь зочноор чинь бас Нацагт орж байгаа гэр бүлийнхээ орсон ч их сонирхолтой түүхтэй хүмүүс. Жинхэнэ элит хүмүүс юм байна гэж би бодсон. Тэгээд дээрэс нь энэ Манхаа цэцэн роман чинь миний бодож байгаагаар роман байж байгаад кино болоогүй. Анх кино зохиол байж байгаад роман болоод тэгснэ кино болсон бүр илүү дэлгэрэнгүй түүхтэй. Зохиол хөрхэн цаг үед туулсан байж болоод ингэ 70-аад онд анх кино зохиолччээд найруулагч Жигжид Гуйтай хамт кино хийх гэж явсан чинь тухайн үед нэг үзэл сортол үндэсний үзлээс маш их айж бэрэгдэг байсан тийм үе. Учираас намын төв харанаас энэ киноны ажлыг зогсоох зарлаг гараад тэгээд кино зохиолоо түүхэн ийм одоо хүүрнэл зохиолын хэлбэрт оруулж хэвлжээд тэгээд дахиж цоцолтгүй хөөцөлцөж энэ киног дэлгэцэнд амьлуулжсэн үнэхээр нөгөө их түүх одоо энэ тусгаар тогтнолоороо бахархсан тийм томоохон сэхэтэн байжээ гэж би их Нацагт орж байгаагаар маш их бахархсан. Манай бас нэг төлөвлөгөө байгаа. Тэр нь удахгүй хэрэгжиж эхэлнэ. Манхаа цэцэн хатны тухай комик
яг Мандгаа хатан комикны тухайд бол зохиолын би өөрөө бичиж байгаа. Яг нөгөө бодит түүхийг илүү тусгаад нөгөө яг романыг барихгүйгээр романд бол нөгөө орон сайхны тийм нэлээх хэтрүүлгүүд байгаа болохоор жинхэнэ бодит түүхтэй нь илүү ойр. Одоо жишээ нь Мандгаа хатан болвол 7 хүү төрүүлсэн. Тэгээд Даян хааны эмэгтгсэн Монгол улсыг 7 хүн ингэж 7 хувааж авсан түүхтэй байдаг. Кино болон зохиол дээр бол 2 ихэр акттай тэгэл нэг нь нөгөө зүүн төмний жон, баруун төмний жон болж яваад нас ордгаар л гардаг. Яг жинхэнэ бодит түүхэн дээр бол 7 хүүтэй байсан. Тэгэл бодит түүхийг илүү барьж агаад комик хийхээр төлөвлөсөн байгаа. Тэнд нөгөө одоо нөгөө үг оруулах нь шүү дээ. Кинонд гардаг. Тийм. Тэрийг оруулах юм биш үү тий. Тэр бол их гоё сэтгэл хөдлөм хэсгүүд. Гэхдээ кинонд ороогүй романы маш гоё хэсгүүд зөндөө байдаг. Миний хамгийн дуртай хэсэг бол тэр Мандгаа хатан Батмүх Даян хаан хоёрын хайрын оргил үед нэг Мандгаа мойл идэж сождаг. Тэгээд Даян хаан орж ирснээр над мойлны чинь нүд яг таны нүдтэй. Яг мойл чинь яг таны нүдтэй адилхан гоё хар өнгөтэй юм байна. Тэгээд би таны хөргийг зуруулахаар зураач авчирлаа гэд зураач авчираад тэгээд Мандгаа хатан би хувцас солиод гоёд ирсэн чи хэрэггүй яг ингэж байж байгаагаараа л зураг зурулчих гэд тэгээд нөгөө зураач та миний хатны нүд энэ мойл хоёр ямар гоё адилхан харагдаж байгааг заавал тусгаараа гэд зурулдаг. Тэгээд нөгөө нас орцсон бүр 80 насныхаа сүдэр тохиохоогоор тэр хатныхаа өөрөө зурулсан хөргийг хараад таны ачаар би энэ том гүрнийг байгуулж өнөөдөр гар газар хөл хөсөр байна гэд ганцаараа яриа сууж байгаа тийм хэсэг. Аюу болоо сайхан мэдээ сонсчлоо. Үнэхээр таны уншигчд ч гэсэн бас энэ бидний ярилцлагыг үзээд бас дуртай хүлээж авч байгааг итгэлтэй байна. Тэгээд тэрээр бас ярилцах хугацаа маань өндөрлж байна. Та бас уншигчдад зориулаад нэг сайхан мэдээж хэрэг унших нь ойлгомжтой. Таны зохиол бүтээлийг хүлээж идэг. Нэг тийм сайхан зүйлийн тухайс хэлээч гэж хүсэж байна. За ямар ч байсан монголчууд бид бол их тэнгэрлэг, хямрлаг арт хүн болохоор одоо өнөөдрийн Монголын амьдрал эдийн засгийн бэрхшээлтэй ч байсан сайн сайхан зүйл бодож явсан цагт тэр бэрхшээлээс гарна. Тийм болохоор хүмүүс үргэлж аливаа ямиг өөдрөгөөр сэтгэж тэ өнөөдрийнхээ ажлыг хийж амжуулж хүн болгон дор бүр нэг ажиллаад сайн хийх юм бол бид сайхан Монгол орныг цогцлоод чадна гэж бодож байна. Тэгээд сайхан Монгол орныг цогцлох иргэд маань бүгд уншдаг байгаасай. Ном уншаарай гэж уриалъя. Гэхдээ бас шинээр гараад байгаа Мандгаа цэцэн хатан энэ түүхээр манай авс уншаарай дахин хэвлэгдсэн байна. Удахгүй гарах гэж байгаа бас комикс номуудыг залуучууд манаас уншаарай. Японд залуучууд ч одоо метрондооч ном уншаал тэр одоо хурдны галтрын дээш ном уншаад хахад бид юунаас дутгав те. Тийм. Комик хамгийн их сайн уншдаг орноор бас тодорчод байна гэтэл бид нар ч бас өв үлэмжил байна те. Бид нар бас юугаараа дутгав те. Тэрийг бас харуулъя. Тэгээд их түүхээрээ бахархъя. Тэгээд ийм гайхалтай хүмүүсээрээ бахархъя. Бид нарыг бас судалж мэдээ таны те. Тийм. Окей. Баярлалаа. За баярлалаа. Тэд бас нэвтрүүлгийн ивент тэгч бид нартай бас хамтран ажиллаж Ахмад Зи брендийн гарын билет танд гардуулъя. Одоо Ахмад Зи брендийн бас энэ цайны хэрэгслийг танд үлдээж байгаа. Таас номоо уншаад судалгаа хийж байхдаа цайгаа ууж байгаарай. Тэд энд нэг шинэ төрлийн цай байгаа, херба цай. Тэгээд гоо сайхан ирчүүч. Одоо тэгэл бүлэм цагтлсан тийм эрүүл мэндийн цай байгаа. Шинэ цагийн таас амтлаад үзээрэй гэж хүсэж байна. За баярлалаа. Олон төрлийн жимсний цайн тий. Гэт ном соёлын зөвлөг ивент гэх хүмүүс бас тийм ч их байдгүй. Тэгээд Ахмад брендийнхэнд би бас зохиолч яваад баярлалаа. За одоо өнөөдөр техник технологи хичнээн ч өндөрт хөгжсөн тий. Хүн төрөлхтний бодож олсон бүх гайхамшигын ох манлаа ном хэвээрэл байх болно гэдэгт би үргэлж итгэдэг. Ном бол кино юм уу телевиз CD-г бодоход амьд бөгөөд халуун юм. Их дулаан юм. Ном бол кино юм уу телевиз CD-г бодоход амьд бөгөөд халуун юм. Их дулаан юм. Ном бол миний хувьд өнгөрсөн төгөн зөвшөлтсөж өнөөдрөөр амьдарч ирээдүйн төлөө ажиллах мэлмиг нээж оюун ухааны минь гэрэлтүүлдэг юм аа. Монголд минь гайхалтай юм боломжтой. Түүний нэг нь мажастик дэлгүүр мөнөөс мөн далайн төрлөг мэт их ном давлгаалж байна шүү. Даруй төргөн ирж
дээдийн бэлэг номоо авцгаа. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмед цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмед. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Tea брэнд. Cool Sound Studio үзүүлж байна. Манайх бүх төрлийн хамтлаг дуучдын дууны панограм, дууны клипийг видео бичлэг, албан байгууллагын видео реклам хийх, хөгжмийн техник, тайз, каркас, лед гэрэл болон шоу тоглолтод хэрэглэгдэх бүхий л төрөл төхөөрөмжүүдийг түрээслэж бас худалдаална. Харилцагуудаас 9910 49 60 30 99. Cool Sound Studio. Majestic номын дэлгүүрийн энэ 7 өнөخت борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг үзэгч уншигч та бүхэнд хүргэе. Жагсаалтын 10 дугаар байр. Амар өргөө компаниас эрхлэн гаргасан 35 наснаас өмнө ирчүүдийн хийх ёстой 66 зүйл ном орсон байна. 9 дугаар байр. Зохиолч Шүүдэр Цэцэг, Домогт Ану Хутаг, Түүхэн Рама. 8 дугаар байр. Зохиолч Аюур Зан, Шүгдэн Рама. 7 дугаар байр. Яруу нэрэгч Үлзий Төгс, Үзхий Хязгаар. 6 дугаар байр. Монсүдэр хэвлэн компаниас эрхлэн гаргасан Сюзанна Коллинсийн Mocking Jay. Жигсаалтын 5 дугаар байр. Мөн л Монсүдэр хэвлэн компаниас эрхлэн гаргасан Стиг Ларсны Луун шивээс дахин. Борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 4 дугаар байр. Дамбын Төрват, Хаан төрийн нууц. 3 дугаар байр. Та охинтой бол заавал уншаарай ном орсон байна. 2 дугаар байр. Зохиол зэтгүүл Бямбагийн Саран туяа, Сархогтооны Рама. Харин энэ 7 өнөخت борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1 дугаар байр. Jeff Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн залгиж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. За ном бол амьдралтай тэнцүү багш шүү дээ. Зөв амьдрах хүн жинхэнэ хүн болох одоо багш. Энэ амьдралтай тэнцүүхэн одоо багш бол ном. Ном бол миний хувьд мөнхийн одоо суврах юм. Ном бол миний амидораар. Ном бол таны боол. Тэгтээ танд агуу ихийг өгнө гэдэгт би итгэлтэй. Хүнийг улам ихээр үн цэнд оруулдаг цорын ганц бүтээгдэхүүн бол ном юм аа. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг энэ үгийг л би байнга одоо бодож тэгээд аль болохоор л уншиж л байхалсан л гэж боддог шүү дээ. Ном бол өөрийгөө нээх, ертөнцийг нээх, өрөөлийг нээх хамгийн том боломж, хамгийн гол чухал хэрэгсэл гэж би боддог. Ном бол багш байж чаддаг, ном бол найз болж чаддаг. Ном бол үлгэр жишээ байж чадна, ном бол зугаа байж чадна. Тэм учраас бол ном бол гайхамшигтай. За ном бол ер нь бас өөрийгөө харах бас нэг арга хэрэгсэл, өөрийгөө таних нэг арга хэрэгсэл гэж боддог. Ном бол хүний сэтгэлийг ариусгах аршаа мөн гэж зохиолч Шагдрын дулмаа хэлсэн байдаг. Тэгэхээр энэ санхүүгээр нэвтрүүлгээ жаргаж байна. Хэрвээ таны сэтгэлийг бас ариусгасан тэрхүү гайхамшигтай аршаантай та хараахан таараагүй бол номын дэлгүүрээр бас орж тэрхүү аршааныг заавалж олоорой гэж захиж байна. Мэдээж хэрэг тэрхүү газрыг оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүр байгаасаа гэж бид бүхэн хүсэж байна. Энэ сайхан газраас энэ удаагийн нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлж байна. Эх 7 оныхоо яг энэ цаг мөчид иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй.